Улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаан зохион байгуулагдаж байхад танхимын үдэнд улсын хурлын гишүүн Дэмбэрлийн бүрэн эрхэд халтхыг завцсан ноцтой хэрэгт гарах төгссөн байна. Улсын хурлын чуулган дээр эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хилцүүлэг дээр эсрэг байр суурьтай байсныхаа хариуд төрийн ордонд маргалдаад авсан хүн нь Монгол банкны хууль эрх зүйн газрын захирал Эрдэнэбаер гэгч байжээ. Төрийн албан тушаалтан төрийн ордонд танхаарсан мэдээллийг шударга мэдээ онцолж байна. Улсын хурлын гишүүний бүрэн эрх зөрчигдөж байгаа нэг тохиолдол өнөөдөр боллоо. Улсын хурлын чуулганы танхимын үүдэнд Монгол банкны хууль эрх зүйн газрын захирал Эрдэнэбаер гэгч танхаарч улсын хурлын гишүүн Самбуугийн дэмбэрэлтэд нийлээд ширүүн маргаад авлаа. Гараа зангитай хараал урсгаж байсан Монгол банкны захирлын зөвлөл багтдаг хууль эрх зүйн газрын захирал нь хилцэгдэж байгаа эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр өчигдөр илэрхийлсэн дэмбэрэл гишүүний эсэргүүцсэн байр суурьд нийлээд шүүмжлэлтэд хандаж нударгаараа шийтгэр болсон болтой. Танд ойлгомжтой болгох үүднээс өчигдөр хэлсэн гишүүний байр суурийг иргэн үргье. Энэ бол биш үү? Өвчлөл. Юу ч мэддгүй хүмүүсийн өвчлөл. Хамгийн их дарлагдсан ард түмэн гэдэг байгаа тэр бизнесийг одоо энэ ямар мессеж өгөх гэж. Нөгөө ухаалаг төр чи хаавай. Ийм балаа юм оруулж ирэх бол. Тэм учраас энийг бол би эсэргүүцэж байна. Гэхдээ сая дөнгөж сая Тэмүүжин сайттай ингээ ярьсан чинь Тэмүүжин сайт бас эсэргүүцэж. Өөрөөр хэлбэл энэ нэр Монгол банк оруулсан юм шиг байна гэж. Тэгэхээр юмыг алдаа гаргаж болно. Ойлгоод энийг хасах хэрэгтэй ялангуяа эдийн засгийн байнгын ороо. Аль өөр байнгын оронд ийм чанаргүй ингэж юмны эсрэг юм оруулж ирдэг ийм юмыг ер нь таслан зогсооё. 166 гоо Тэмүүжин сайтыг би сая магтсан. Таныг магтсан. Юу гэж магтсан гэхээр дорхноо ойлгоод энийг болиё гэж. Энэ зөв. Гэхдээ энэ одоо ямар байнгын хоороогоор орох юм? Иймэрхүү аюултай юмнуудыг цаашид иймэрхүү байдлаар оруулж ирэхгүй Монгол банкнд хатуу хэлмээр байна. Дахиж ийм эли балай хүний эрх чөлөөнд талдсан бизнесийн эрх чөлөөг одоо байгаа эрх чөлөө хязгаарлагдсан эрх чөлөөг нь боомлсон ийм юмнуудыг битгий дахиж оруулж ирж байгаа. Тэгсэн мөртлөө мөнгө угаа терроризмтай тэр заалт маань банкны системийн тогтвортой байдлыг хангах гэсэн болохоос биш. Өрсөлдөөний тухай хуулинд тодорхой байж байдаг, хуулиараа зохицуулагддаг энэ зүйлүүдийг эрүүгийн хуулинд авчираад эрүүгийн гэмт хэргийн шин зүйлүүдийг эрүүцсэн Монгол улс болгох ийм заалтуудыг оруулж ирж байгаа бол маш буруу. Тэгвэл энэ асуудлаар хатуу байр суурь илэрхийлж нударгаараа шийтгэр ирсэн үгэлтэй Монгол банкны захирал Эрдэнэбаер Дэмбэрэл гишүүнийг элдэн үгээр хэлж чамд 2 жилийн хугацаа бага шүү. Битгий даруулзаад байгаарай гэх мэтээр хэлж байсан юм а. Энэ айдлаас харахад эрүүгийн хуулийн зарим зүйл заалт дээр эсрэг байр суурь илэрхийлснийхээ төлөө улсын мөнгөний бодлогыг барьж байгаа банкны хууль хариуцсан захиралд элдвэрээ хилүүлж зодуулахаас наагур өнгөрч байгаа нь нэг хуулийн ард иргэдийн бус зарим нэг бүлэглэлийн эрх ашиг ихээхэн хөндөгдөж байдаг нь илт харагдаж байгаамаа. Монгол банкны хууль эрх зүйн газрын захирал Эрдэнэбаер нь 1982 оноос 1983 онуудад Завхан аймгийн хуулийн хилцээ ахлах мэргэжилтнээс гараагаа эхлүүлсэн түүхтэй. За цэргийн ерөнхий прокурорт Мөрдөн Байцаагч улсын ерөнхий прокурорын газарт хилцээний прокурорыг 1990 он хүртэл худалдаа хөгжлийн банкнд хуулийн зөвлөх 1991-ээс 92 онд Монгол банкны тамгын газрын захирлаар харин 92 оноос хойш Монгол банкны хууль эрх зүйн газрын захирлаар тус ажиллаж байгаа нэг. Харин энэ тухайга эрхэм гишүүн Дэмбэрэл өөрийн Twitter хуудсандаа заамдаггүй түр тар хийсэн юм хуулийн заалт буруу ойлгоод нэрийг нь энэ хүнийг хэлвэл хүний нэр төртэй холбоотой учраас хэлэх боломжгүй байна гэх хэмчлэн мэдээллүүдийг байрлуулжээ. Мэргэжлийн сумагийн 68 дахь их авраг давд оржийн энэ талаар асуусан асуултанд эрхэм гишүүн хариулахдаа хүмүүсийг шоронжуулах дуртай нэг хуульч асуудлыг унгалаа гэж хуурай ахсагнаад авсан юма гэх мэтчлэн хариултыг хэлсэн байна. Харин энэ зүйлийг асуудал болгоулгүй өнгөрч байгаа бол гишүүнч хинд заамдуулах шахснаа хэлгүй өнгөрнө гэдэг бол ямар нэгэн фракцад хамаардаг орж ирж хэлцэж байгаа хуулийн төсөл дээр албаар дэмжиж албаар унгадгаа гэсэн энгийн тодорхойлолтод хүрч болохоор байгаа юм. Иргэдийг төлөөлж төр төлөөлж сууж байгаа бол энэ асуудалтаа ч гэсэн эцэг нь хүртэл шударгал байх хэрэгтэй шүү дээ гişүнэ.